За Монголын нийгэмд хамгийн их өвдөлт үүсгэдэг зүйл бол ядуурл дангаараа биш ээ гэж одоо бодож байна. Харин шудраг бус, тэгш бус ийм мэдрэмж гэж одоо ойлгож байна. Жирийн иргэн банкны зээлээ төлж чадахгүй дэ орон сууцаа алдахгүй гэсэн айцтай амьдарч байхад эрх мэдэлтэн буюу одоо улсын их хурлын гишүүч гэдэг юм. Эдгээр нөхдүүд бол жидүүгээс хэдэн тэрбумаар нь зээл авч ингээд нийт ард иргэдийн татварт тэглүүлж байгаа энэ явдал гэж. Үүнээс одоо иргэдийн дотор нэг асуулт одоо төрсөн гэдэг. Магадгүй төрүүлсэн гэдэг. Яагаад эрх мэдэлтэй хүн алдаагаа системээр өөрчлөлт болдог атлаа жирийн иргэн насан туршдаа өрнөн дарамттай амьдрах ёстой бай гэж нэг тийм асуулт төрдөг гэж. Энэ асуулт бол зөвхөн эдийн засгийн асуулт биш гэж. Энэ бол ёс суртахууны тухай асуудал гэж. Ингээд шудраг ёсыг, боломжийг, тэгш байдлыг тайлбарлсан байдаг. Хэрв хууль зөвхөн хүчтэй хүнд үйлчиж сул хүнд хатуу тусдаг бол тэр нийгэм шудраг биш гэж үздэг гэж. Энэ бол өнөөдрийн Монголын нийгэм бас харагддаг гэж, ажиглагддаг байж болох зүйл юм аа. Цалингаасаа өмнө зээлээ бодож сэрдэг. Хүүхдүүдийнхээ ирээдүйг биш өрийн хүүгээ тооцож амьдардаг. Хөдөлмөрлсөн ч амьдрал дээшлэхгүй гэж нэг тийм мэдрэмжтэй үүрэг болсон гэж. Энэ зөвхөн хувь хүний асуудал биш гэж. Энэ бол системийн ядаргаа гэж. Энэ идэгдэггүй, идэхгүй гэж. Тиймээс ард иргэдэд нэг удаа амьдралаа дахин эхлэх боломжийг өгөх тухай ямар нэгэн яриа байж, популизм байж гэдэг юм болох. Нөгөө талдаа нийгмийн тодорхой тогтвортой байдлын асуудал мөн ч юм шиг гэж. Гэхдээ энд нэг аюул бий гэж. Хэрвээ бүх зээлийг ялгалгүй тэглэвэл шударгаар төлсөн хүмүүс хохирно гэж. Инфляц өснө, банкны систем ганхан хүмүүс өрөө төлөх шаардлагагүй гэсэн хандлагатай болно. Тиймээс бүх үрийг тэглэх юм уу гэж. Гэтэ биш юм аа гэж. Харин хамгийн их дарамтад орсон иргэдэд амьдралаа дахин нэг удаа шудраг боломж одоо олох юм боломж байна уу гэдэг. Ийм зүйлийг бодож эхэлж байгаа. Нэг удаагийн шийтгэл бас улс төрчдөд биш, том компаниудад биш, авилгалчдад биш, жирийн хөдөлмөрлөж яваа иргэдэд чиглэх ёстой гэж одоо бодож байна. Өөрөөр хэлэх юм бол өрийг биш хүнийг аврах тухай бодлого хэрэгтэй байна. Улаанбаатарт өлссөн хүний өмнө ном альтгаас өмнө хоол өгөх хэрэгтэй гэж буддын хүн хаан сургаалдаг гэж. Өрөнд сөхөрсөн хүний хувьд эрх чөлөө хүртэл утгаа алддаг гэж. Учир нь өр бол зөвхөн мөнгөний асуудал биш. Өр бол нойргүйдэл, айдас, гэр бүлийн маргаан, сэтгэл зүйн дарамт, ирээдүйдээ итгэлэн алдсан. Итгэлийн хомсдол юм аа гэж. Тиймээс ард